Сайн байцгаана үзэгчдээ төвзэг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаараар эхэлж байна. Хөтөлбөрийн мэдээллийн хурангуйд анхаарлаа хандуулна уу. Ерөнхий сайд аж ахуйн нэгжүүдийн дансыг хаасан асуудал шүүмжлэлтэд хандаж үүрэг чиглэл өглөө. Хугацаа цэргийн аль паагчид нэгэндээ дөрмийн бус харилцаа үүсгэсэн явдал мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэллээ. Төрийн 1784 байгууллагад аудитын шалгалт оруулахад нийт 91.1 тэрбум төгрөгийн 416 зөрчил илэрчээ. Эдийн засгийн болон цагаачлалын алдаатай бодлого нь Европыг соёлын зогсонг байдалд оруулж байна гэж мэдэгдэв. Казахстан болон Үзбекистаны төрийн тэргүүнэрийг их хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад зочноор урьж оролцуулна. Хонконгийн орон сууцны хороололд гарсан галт төмрийн хохирол олон тэрбум доллараар хэмжигдэж байна. Шведийн уур амьсгалын идэвхтэн Грета Тунбергийг Лондон хотод болсон хөдөлгөөний үеэр баривчилжээ. Эхний мэдээ, засгийн газрын өнөөдрийн ээлжид хуралдаанаар татварын багц хуулийн төслийг хилэлцээд улсын хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ үеэр ерөнхий сайд Зандан Шатар олон мянган татвар төлөгч аж ахуйн нэгжийн дансыг хаасан асуудлаар байр суурь илэрхийлж үүрэг чиглэл өгсөн юм а. Татвар төлөгчдийн дансыг шууд хааж албадлах хэрэгэлдэг байдлыг халж зөвлөн туслах чиглэл рүү шилжнэ. 20-30 мянган жижиг татвар төлөгчдийн дансыг хаалаа гэдэг нэг шалтай төлөгдөж байгаа юм байхгүй гэж зохиомдох. Яагаад ингэ юмыг дандаа хэтрүүлж мушгиж 20-30 мянгаар хаагаал энэ альшгүй санаатай ингэж нийгмийн бүхэмдийг төвлөх гэсэн ажиллагаа юм даа нарын. 100-аад том татвар төлөгчдөр шил танаа том татварын нийт татварын чиглэлийн дийлэн хэмжээ нь байл шүү дээ. Яагаад энэ нагдуултын өр актын өрөндөр ялгаж салгадаг юм? Яагаад шүүхэн шийдвэр гүүгээр хүний өмч хөрөнгө талдаад байдгийг гэдэг асуудал хүртэл яригдаад шүү дээ. Ингээд нийгмийг ингээд бухимдуулаад татвар төлөгчдтэйгээ бусад улсууд татварын байцаагч бол одоо нэгтлэн бод хордгилийн зөвлөгчн шиг нь тийм тусалж дэмжиж ажиллаж тэгээ асуудал хөндлөлийн шийдэхэд тусалж төрцгийн зүгээс юунаас болоод татвар төлөлтөнд саад учраад байгаа юм. Яаж дэмжүүлэх хүн татвар бизнес амжилттай явж татвараа төлөх юм. Тэгээд дансыг нагаа ичгэж энэ тэргүй яаж татвараа төлөх юм. Татварын маргаан таслах зөвлөл нь өөр ашигтай ажилдаг. Ийм нэг эрүүл саруул механизм бий болох хэрэгтэй. Дараагийн мэдээ, дотоодын цэргийн тэг 5 дугаар ангийн хугацаа цэргийн албан агчид нэгэндээ дөрмийн бус харилцаа үүсгэсэн явдалд сонгон хайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэллээ. Холбогдох албан тушаалтнууд үүнд ямар тайлбар хийснийг хүргэе. Энэ асуудлаар тус цэргийн захирагч Хурандаа Манлабаатар цагдаагийн ерөнхий газар дотоодын цэргийн штабаас шаардлагатай арга хэмжээ авсан мөн хүний эрхийн үндэсний комисстэй хамтран үйл ажиллагаа явуулж байна гэдгийг тайлбар өглөө. За энэ угаасаа түрүүн биелээ холбогдох хууль угаасаа ийм зөрчил бүхэл хуулиудаар тодорхой хэмжээний хоригдсон хэмжээнд тусах хуулиудаар багцуудаар журамлагдж байна. За хугацаа цэргийн албаагчдыг бид нар нэргүй санал асуулга авах баримтч байна те. За хугацаа цэргийн албаагчдын байнгын бүрэлдэхүүн буюу тэрдрийг хариуцсан ажиллаж байгаа албаагч алтан шахт нь хугацаа цэргийн албааж байгаа хугацаа цэргийн албаагчдаас өөрсдөөс нь санал асуулга хийж байна. Хүнлэнгийн хяналтаа, камерын хяналтаа дараагийн дугаарт нь бид сургалт соён гэрүүлэх ажлын чиглэлээр мэдээлэл өгөх нь одоо зөвшөөрөгчн тэр сургуулийн жилийн хичээлийн жилээр цэргийн албаа хугацааны нэгдсэн төлөвлөгөөнд үйлдүүлсэн дотоод одоо үр гүйцэтгэж байгаа зүйлтэй холбоотой шаардлага бүхэл арга хэмжээг авч ажиллаж байгаа гэж үздэг. Саяны одоо түүний болсон хууль заасан энэ асуудал гэсэн бид цаашид хүний эрхийн комисс холбогдох хуультайгаа холбоож энэ хүний хувийн орон зайны асуудыг яаж хянах вэ гэдэг асуудлаас бидэрт эрсдэл тооцох нэг асуудал болж үүсэж байгаа гэдгийг ойлгож байна. За энэ болохоор хугацаа цэргийн албаагчдаас цэргийн нийтлэг дүрм заасны дагуу одоо дотроос нь салон орлогч, засгийн захирагч гэдэг засгийн дарга гэсэн цэргүүдийг өөрсдөө томилдог. Тэгэхээр энэ дөрвөн албаагчийн хүрээнд басан асуудал. Одоогоор цэргийн биеийн байдал урьдчилсан байдлаар хэвийн буюу нарийн мэрэгжлийн эмчид үзүүлэх шаардлагагүй гэж мэрэгжлийн эмч нараас хариу өгсөн талаар албаныхан хэллээ. Энд бол бид нэр энэ хүмүүсийг ингэж зогсоод байрах ингэ тийм юм байдгүй шүү дээ. Гол бидний юу харж байгаа асуудал бол
аль болохоор энэ олон аавын хүүхдүүдийг 1 жилийн хугацаа цэргийн албанд татахдаа ямар ч гэсэн эр хүн болоосоо эх орны хүү болоосоо энэ бидний адилхан хүүхдүүд байгаа. Бид нар өөрсдөө бүгдээрээ цэргийн алба асуусууд гэдэг. Яг энэ зовлог мэддэг. Тийм учраас дөрвийн бус харьцааг бид нар бол ерөөсөө хизээч энэ батлан хамгаалах систем, зэвсэг түвшин, дотоодын зэрэг, хэлийн зэрэг ямар ч байгууллага энийг хүлээн зөвшөөрдөг. Энийг ихлэ та нар ойлго. Энийг одоо тэр хүмүүс тэдний өмнөөс энэ хүн ингэж номхон зогсоож байгаа зогстой, энэ зогстой тэрийг бид нар хариулах ямар ч боломжгүй. Гэхдээ нэг юм та нар ойлгох хэрэгтэй. Энэ асуудлууд хаана босныг сая манай захирч хэллээ. Эхлээд би хариулт жишээ хэлчихье. Та эхлээд сонсчээ. Энэ асуулт юу харин бид нар сэтгүүлчид, иргэд, бусад цэрийн энэ аль багш нар болгонтой бид нар хамтарч ажилламаар байна. Өчигдрийн энэ бидний үнэхээр мдээгүй, хараагүй тэр нэг камерын байдгүй газар нь энэ амрах команд өгөөд бүгдээрээ амрах үедээ болсон нэг давхартай болсон нэг оны цэргүүд бүгдээрээ баг дарга нар нэг гар хүсүүн төрүүч нөгөөд нь баг төрүүчнэр нь бэлээ. Эдгээр бидний өнөөдөр авсан мэдээлэлээр бол хоорондын харьцаанд сурсан. Хин яаж зогсон барьсан бол тэрийг бол шалах байгууллага нь хувь сахиулах байгууллага нь шалгана. Гэхдээ би нэг юм онцлмор юм. Бид нар бол энийг өсө бас та нар бас энэ хэвлэл мэдээлэл нэг буруу ойлголт юм. Нэг цэргийн байгууллага дээрээ цэргийн байгууллага хүн зовоод байгаа. Тийм биш шүү. Бид нар бол хэвлэл мэдээллийн албатай, сэтгүүлчтэй, иргэдтэй бүгднтэй хамтарч ажилламаар байна. Энэ бидний хойч үе, энэ Монгол улсыг авч явахын залуучууд цаашдаа эцэг хүн болох, өрх толгойлох хүн Монгол улсын тусгаар тогтнолын аюулгүй байдал азтай эр хүн бол гэр бүлээ авч явах хүмүүсийг бид нар эр хүн болгож байгаа шүү дээ. Цэргийн дэглэлт буюу дөрмийн бус харилцаа жилийн жилд гарч байдаг. Эцэг эхчүүд хүүгээ цэргийн албанд өгдөж мордуулахдаа эх орноо хамгаалах эр цэрэг бэлдэж байна гэж бахархын цаана хүүгээ дэглүүлэх үе бүр цаашилбал амь насаа алдах эрсдэлтэй байх вэ гэсэн айдас далтхан байдаг. Иймээс цаашид цэргийн дөрмийн бус харилцааг зогсоож зохих чанга арга хэмжээ авахыг ерөнхийсэд холбогдох албан тушаалтнуудад үүрэгтлээ. Хууль зүйн дотоод төрийн дэд сайдаар ахлуулсан ажлыг зэрэг яаралтай дотоодын цэргийн штаб дээр ажиллуулж бүх дотоодын цэргийн ангуудаар мөнх эрдэнэ дэд сайдыг явуулж хэн шалгалт хийлэг. Дотоодын цэрэгний ялангуяа одоо сургалт сурчлагаа одоо юу гэдэг холбогдох бүх арга хэмжээг авч ажиллана. Тэгээ хариуцлага тооц. Академи хэрэг гарахгүй болт нь хариуцлага тооцож ажиллах хэрэгтэй. За баасандаа минералч дэд сайд бүх цэргийн ангуудаар одоо цэрэг бол хүнийг сургадаг, соён гэгэрүүлдэг, эх орон чөлөөийг төлөвшүүлдэг ардын цэрэг байх болохоос биш. Ардын хүмүүсийг дэглэдэг газар байж таарахгүй. Энэ талаар одоо зохиц арга хэмжээ авч ирж байна. Баасан нам дэд сайд, мөнх эрдэнэ дэд сайд нар хавьцаж ажиллаж шийдвэрлэнэ. Ерөнхийсээ Зандан шатар цэрэг дэглэсэн асуудалтай холбогдуулж хууль зүйн дотоод иргэн болон батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж ажиллаж эхэллээ. Улсын хурлын төсвийн байнгын хороо ээлжид хуралдаанаараа төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайлантай танилцаж хэлэлцлээ. Монгол Улсын ерөнхий аудитор Магнас Өрн төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайлан дүгнэлтийг танилцуулсан юм. Аудитын дүгнэлтээр төсвийн төлөвлөлт, бодлогын зорилго, хөтөлбөрийн үр дүнтэй уялдахгүй байгаа байдал, зардлын хуваарлалт, богино хугацааны хэрэгцээнд суурилсан хэвээр, хөтөлбөрийн өртгийг тооцох норматив тогтогдоогүй, үр дүн, шалгуур үзүүлэлтүүд хэмжигдэхүйц биш, судалгаанд суурилаагүй. Засгийн газрын бүтэц бодлогын зорилготой нийцээгүй. Нэгдсэн мэдээллийн систем бүрдээгүй зэрэг ноцтой сул талууд илэрчээ. Үргэлжлүүлэн ерөнхий аудитор Магнас Өрн төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайлан танилцууллаа. Уг хууль нь төрийн байгууллагын санхүүгийн сахилгын хотыг сайжруулах, үргэлжлэн байдлыг хязгаарлах зорилготой бөгөөд 2022 оноос хойш хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орсон байна. Аудитод 1784 төрийн байгууллагыг хамруулж нийт 91.1 тэрбум төгрөгийн 416 зөрчил илрүүлж 5.5 тэрбум төгрөгийн зөрчилд төлбөрийн акт, 32.9 тэрбум төгрөгийн зөрчилд албан шаардлага, 52.6 тэрбум төгрөгийн зөрчилд зөвлөмж хүргүүлжээ. Одоогийн байдлаар 1.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Аудитын дүгнэлтэд төрийн хэмнэлтийн тухай хуулийг бүрэн хэрэгжүүлээгүйгээс төсвийн сахилга бат алдагдаж, зарим төрийн байгууллагад давхардсан чиг үүрэгтэй менежерийн оронтой шинээр бий болгосон нь хуулийн зорилготой зөрчилдөж байгааг онцоллоо.
Дорногов аймгийн Алтан ширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 50% гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг төслийг Энэтхэгийн засгийн газрын экспорт импорт банкны 1.7 тэрбум орчим ам долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа юм. Үйлдвэрийн бүтээн байгуулалт 4 үндсэн багц ажлын хүрээнд хийгдэж байгаа бөгөөд түүхэд тус дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90% хүрсэн байна. Энэ талаар газрын тос боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэх захирал Алтан цэцэг танилцуулахдаа анхдагч технологийн байгууламжуудын шугам хоолойн эстакад, атмосферийн болон вакуум нэрлэгийн байгууламжуудын технологийн зуухны суурин бетон цутгалтын ажлууд бүрэн дуусныг онцоллоо. Одоогоор дагалдах болон туслах байгууламжууд болох дэд станцууд, хяналтын болон серверийн зориулалттай байрлал, шугам хоолойн эстакадуудын угсралтын ажил үргэлжилж байна. Мөн агуулгах сав парк үйлдвэрийн дотоод улааны цахилгаан станцын удирдлагын байрлал, дэд станцын суурин ажлууд дуусах шатанда оржээ. Технологийн тоног төхөөрөмжүүдийн дийлэнхийг Энэтхэгийн 20 орчим компанид үйлдвэрлэж байгаа юм байна. Засгийн газар болон аж үйлдвэр эдис баялагын яам төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж анх төлөвлөсөн 2028 оноос өмнө буюу 1 жилийн наан ашиглалтад оруулахар зорж байгааг салбарын сайд данд нэм онцолсон юм. Тэрээр манай улс шатхуун хэрэглээнийхээ 95%-ийг Оросын холбооны улсаас, 5%-ийг бүгд найрамдах Хятад ард улсаас импортлж байна. Өөрөөр хэлбэл шатхууны салбар 100% гаднаас хамааралтай. Үүнийг өөрчлөх бодит гарсан дотоодын нефт боловсруулах үйлдвэр хэмээн мэдэгджээ. Улаанбаатар хотын хөгжлийн мега төслийн хүрээнд морингийн даваанд хоногт 1500 тонн хаягдал шатааж 35 мегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийг 2025-аас 2028 онд барихаар төлөвлөж байна. Төслийг төр хувийн хвшлийн түвшлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлэхээр хөрөнгө оруулагч компанитай гэрээ байгуулжээ. Одоогийн байдлаар төслийн газар чөлөөлөлтийн ажлын 64% гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд нийт 158 нэгж талбараас 101-ийг чөлөөлөд байна. Тус үйлдвэр ажилтнад орсноор нийслэл хот нийт хог хаягдлын 31.8%-ийг шатаан устгаж, үүнээс гарсан эрчим хүчийг төвийн цахилгаан шугамд нийлүүлэх боломж бүрдэх юм. Ингэснээр хог аяллаа хэмжээ буурч, байгаль орчин, хөрс, агаарын бохирлыг бууруулахад бодит хөв нэмэр оруулна гэж холбогд холбооныхан үзэж байна. Улсын их хурлын эдийн засгийн байнгын орой төрийн эмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-аас 2028 онд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй худалдах, төрийн эмчийг хөгжлөх, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Тогтоолын төслийг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Бямцогт танилцуулахдаа Монгол улс өмч хөгжлийн бодлого хэрэгжүүлээд 35 жил болж буйж, үр ашиг хангалтгүй хэвээр байгааг дурдсан юм. Одоогийн байдлаар уул уурхай эрчим хүч, банк санхүү, дэд үтцийн салбарт нийт 100 гаруй төрийн эмчит болон төрийн эмчийн оролцоотой компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр нийт хөрөнгө орлого төлбөр нь дотоодын нийт бүтээгдэхүүний өндөр хувийг эзэлж байна. Иймд төрийн оролцоог үе шаттай бууруулах, компани засаглалыг сайжруулах, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилгоор уул уурхай эрчим хүч, тээвэр, банк санхүүгийн салбарын зарим томоохон төрийн эмчит компани энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилж ялахаар тулсан байна. Мөн давхарцсан чиглэлүүрэгтээ үр ашиггүй зарим төрийн эмчит хуулийн этгээдийг нэгтгэх, татан болгох, бүтцийг өөрчлөх асуудлыг хамттан шийдвэрлэх шаардлагатайг онцолжээ. Байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олон уг тогтоолын төслийг дэмжсэн тул улсын хурлын нэгдсэн чуулганд хэлэлцүүлэхээр болж байна. Өнөөдөр дотоодод болж өрнсөн үйл явдлаас хүргэлээ үргэлжлүүлэн олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Санаа үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээ, эдийн засгийн болон цагаатлагын алдаатай бодлого нь Европын дийлэнх улс орнуудын соёлыг зогсонг байдалд оруулж байна гэж Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч мэдэгджээ. Түүний хэлснээр Европ нь өөрийн онцлог чанарыг ойлгохоо болсон эдийн засаг соёлын зогсонг байдал хүргэж байгаа юм. Европ сэргээсээ өөрийгөө хангах чадвараа улам нэмэгдүүлээсэй гэж бид хүсэж байна. Америкийн соёлын үндэс нь Европын соёл иргэншил юм. Европын олон санаа Америкийн түүхийн үндэс суурийг бүрдүүлсэн. Жохомгүй ийм учраас бид Европыг илүү хүчтэй байгаасаа гэж хүсдэг. Бидний соёлын нийтлэг зүйлсийн цөм нь Христийн шашин юм гэж Венс онцлсан байна. Европ Америкчуудын очих дуртай соёлын солилцоо өрнөдөг газар хിവэр байгаасаа Европчууд Америкийн ихтэй сургуулиудад суралцдаг, Америкчууд Европын ихтэй сургуулиудад суралцдаг байгаасаа манай армид хамтран сургуулиудад хийдэг байгаасаа хэмээн би хүсдэг. Соёлын ямар нэгэн нийтлэг үндэс байхгүй бол ингэх боломжгүй. Америк нэгдсэн улс болон Европт ийм нийтлэг үндэс байгаа хэдий ч алсын ирээдүйд уг үндэсээ алдах эрсдэл байгаа юм гэж Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч мэдэгджээ. Өмнө нь тэрээр Европын орнуудыг Украины мөргөлдөөнийг зохицуулахад саад учруулж Христийн шашны үнэт зүйлсээ хазааж хяналтгүй цагаачлалыг дэмжиж өөр үзэл бодлыг дарж байна гэж нэг бус удаа шүүмжилж байсан юм а. Энэ оны 2 дугаар сард Мюнхенд болсон аюулгүй байдлын асуудлаар олон улсын баг хурал дээр тэрбээр үг хэлэхдээ
Европын холбоо үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж, цензур тогтоож, нийгмийн сүлжээнүүдийг хааж байна хэмээн эрс сүмжилж байсан билээ. За сонсогчдоос хүртэл айдаг ийм Европ бидэнд хэрэггүй гэж тэрээр хэлж байсан юм а. Дараагийн мэдээ 2026 онд болох их хорийн бүлгийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад Казахстан болон Узбекистан төрийн тэргүүн нарыг зочноор оролцуулна гэж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэдгдсэн байна. Өнөөдөр би Казахстаны ерөнхийлөгч Касим-Жомарт Токаев болон Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нартай уулзсаар ирсэн. Үргэлжилсээр байгаа зэвсэг мөргөлдөөнүүдийг эв зүгээр зохицуулахын чухалчлалыг бид онцлон тэмдэглээд манай орнуудын хооронд өсөн нэмэгдэж буй худалдаа, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн юм. Манай орнууд маш сайн хариуцлагатай билээ гэж тэрбээр нийгмийн сүлжээний Truth Social хуудастай мөн бичээд амжижээ. Казахстаны ерөнхийлөгч Касим-Жомарт Токаев Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсаар ирж гайхамшигтай удирдах ур чадвар нь олон улсын хэд хэдэн мөргөлдөөний эцэс болгох, Америкийн нэгдсэн улсын дотоодын хүчин чадлыг үүсгэх чиглэлд эерэг үр дүнд хүрэх боломж олгосныг онцлон тэмдэглээд мөн түүнийг өөрт таатай үедээ Казахстанд ажиллахыг өрөв гэж тус улсын төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдэгджээ. Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсаар ирэхдээ хоёр талын өмнө нь хүрсэн тохиролцоонуудын хэрэгжилтийн явц болон хоёр улсын харилцааны хөгжлийн хэтийн төлөвийг хэлэлцэв гэж тус улсын төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Энэ нь дотоод гадаад бодлогодоо Америкийн төрийн тэргүүний хүрсэн амжилтыг Узбекистаны удирдагч өндрөөр үнэлээд түүнийг өөрт таатай үедээ мөн Узбекистанд айлчлахыг тэрээр хүржээ. За Хонконгийн орон сууцны хороолт гарсан гал төмрийн хохирол олон тэрбум доллараар хэмжигдэж байна. Тодорхойлбол өнгөрсөн 11-р сарын 26-ны өдөр Хонконгийн Тайпо дүүрэгт орон сууцны хороолт томоохон төмөр гарч 161 хүн амиа алдаж 5,000 гаруй хүн орон гэрүү болоод байгаа юм. Гал төмөр хурдан тарахад хүргэсэн байж болзошгүй хус, полистирол, хөөсөн зэрэг шатамхай материал тавьсан байсантай холбоотойгоор хүний амь насыг санаатаагаар бусаар хохироосон хэрэгээр барилгын компани 13 хүнийг Хонконгийн цагдаагийн газар баривчилсан байна. Гал төмрийн улмаас хохирогчдод туслах 514 сая $5 хоримтлагдсан тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Энэ мөнгийг шатсан орон сууцны барилгуудыг сэргээн босгох, хохирсон хүмүүст урт хугацаанд нийгмийн тусламж, дэмжлэг үзүүлэхэд зарцуулах юм байна. Галын улмаас орон гэргүй болсон 581 хүн зочид буудлуудад, 559 хүн дотор байранд, 3513 хүн төр суусанд одоогоор амьдарч байна. Хохирсон хүмүүсийг байрлуулахад дахиад 1000 гаруй нэгж орон байр шаардлагатай байгаа юм байна. 11-р сарын 26-ны төмрийн улмаас амь хохирогдогчдын хэн болохыг таних ажиллагаа одоо болтол үргэлжилсээр байна. Эдийн засгчдын тооцоосноор гал төмрийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь олон тэрбум Хонконг доллараар хэмжигдэж байгаа юм байна. За та бид бүхний сайн мэдэх Шведийн уур амьсгалын идэвхтэн Грета Thunberg-ийг өчигдөр Лондон хотод болсон Палестиныг дэмжих хөдөлгөөний үеэр баривчилсан байна. Тэрээр Палестины төлөө хоригдогчдод нэртэй бүлгийн зохион байгуулсан жагсаалд оролцож байсан юм байна. Тодруулж жагсаалтын үеэр Thunberg би Палестин акшны хоригдлуудыг дэмжиж байна. Би геноцидыг эсэргүүцэж байна гэсэн бичгтээ самбар барьсан байжээ. Лондонгийн цагдаагийн газрын мэдээлэлд дурсаар тухайн өдрийн өглөө Fenchurch Street дүүргийн нийгэм байшин руу улаан бодог цацсан байсан байна. Уг ажиллагаанд оролцсон эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг бусдын өмчөд санаатаагаар гэмтээсэн гих үндэслэлээр баривчилсан байна. Баривчлагдсан хүмүүсийг албан ёсоор буруутгахаас өмнө Лондонгийн цагдаа нар нэрсийг нь зарлагдаггүй юм байна. Харин Thunberg-ийг баривчилсан тухай мэдээллийг хүний эрх хамгаалах Defender Juris байгууллага тэр даруй цацсан байна. Thunberg-ийг хэдэн цагийн дараа сулласан бөгөөд Ирэх 2026 оны 3 дугаар сард шүүх хурал товлогдсон байна. Та бүхэнд олон улсын мэдээг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.